За сайн байцгаана уу манайхан. Энэ өдрийн амар амгалан айлтгий. Өнөөдрийн бичлэгээр та бүхэндээ даалт ухамсар яаж ажилтдаг вэ гэдгийг өөрийн өнцгөөс тайлбарлая. За энэ хорвоо дээр байгаа бүх зүйл энергиэс бүрддэг гэдгийг шинжлэх ухаанаар баталсан байгаа. 0.1 хүм матер бусдын энергиэс үүссэн энергиээр оршиж байдаг. Вакуум орчинд хүртэл хөдөлгөөн оршиж байдаг гэдгийг бас ажигласан байдаг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр бүх зүйл энерги юм бол таны бодол, оюун ухаан, таны төсөөлж байгаа бүх зүйл энерги хэлбэрээр оршдог. За тэгээд даалт ухамсар гэж яг юу юм бэ гэхээр та альва зүйлийг олон давтамжтайгаар бодож, итгэж, үнэмсэж, дээрээс нь хийх юм бол тэр нь даалт ухамсарт програмчлагдсан ордог байх нэ. Ил ухамсар буюу та одоогийн яг миний яриаг сонсож байгаа ухамсар чинь ил ухамсар болж байна. Харин ямар ч бодохгүйгээр хийж байгаа зүйлс маань даалт ухамсарт орсны илэрлэл юм. Жишээлбэл хоол идэх, алхах, суух, хэвтэх гих мэт зүйлсүүд маань маш олон удаагийн давтамжтайгаар хийсэн учраас таны даалт ухамсарт програмчлагдсан орсон байх нэ. Ямар альва нэгэн зүйлийг хийхдээ эхлээд хүн өөрөө оюун бодолтой төсөөлөн бий болгосон байдаг. Тэгэхээр хийсвэр ертөнцид бий болсон зүйл материйн түвшинд бөөгнөрл бий болж энергийн хувьд бөөгнөрл үүсээ тэр нь биелэлээ олдог юм байна. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр та энэ амьдралаас юу хүсэж байна? Яг тэр хүсэж байгаа зүйлийг одоо яг бодитоор одоо бий болсон юм шиг ингээ нүдэндээ харна гэж ярьж байгаа. Тэгэхээр та машин хүсчээвэл яг тэр авахыг хүссэн машиныхаа дэргэд очиод зургийг авахуулаад ч юм уу яг ингээ бид бодитоор ингээ барьж үзээ, хурж үзээ, жолоодож үзээд тэгээд тэрийг ингээд зав гаргаад яг цаг зарцуулаад нөгөөдгөө төсөөлөөд ингээд өөрийнхөө машин болцсон байна гэдгээр төсөөлж чадах юм бол тэр машин хизээ нэгэн цагт ямар нэгэн аргаар таны гар дээр яг өөрийн чинь эзэмшилтээр ирэх боломжтой гэдгийг л даалт ухамсарт хүссэн зүйлээ авахд ингэж ажиллаад байгаа байхгүй юу? Гол нь яга бүх хүн энийг хийж чадахгүй байгаа юм бэ гэхээр хүн итгэдэггүй. Яг итгэл үнэмшил гэдэг зүйл бий болохгүй байгаа учраас тухайн зүйлээ авч чадахгүй байгаа. Одоо таны амьдарч байгаа амьдрал, таны дансанд байгаа мөнгө, болж байгаа бүх зүйлийг та өмнө нь ямар нэгэн байдлаар төсөөлсөн болон итгэж үнэмссэн учраас энэ амьдрал тань бий болоод байгаа гэсэн үг. Бид нар бол даалт ухамсар буюу энэ татах хүчийг санаандгүй бөгөөд санаатайгаар маш олон удаа ашигласан байдаг. Харин одоо юу хүсэж байгаагаа тодорхойлчих юм бол бид нар энэ даалт ухамсарыг санаатайгаар хүссэн зүйлдээ ашиглаж болох нэ. Би та нарт бүр маш гоё олон ажиглалтаас үзсэн туршлагаа та бүхэндээ хуваалцаж байгаа шүү. Та нар бүр анхааралтай сонсоод үзээрэй. Хэрвээ таны хүсэж байгаа зүйл тодорхой бол түүнийг өөрөө яг мэдрээ түүнийг авсан бол ямар байсан бэ гэдгийг төсөөлөд үзтээ. Илүү том байшин, илүү тансаг машин, аялал зугаалга гэдэг ч юм уу. Яг хүсэж байгаа зүйл дээрээ төвлөрөөд амьсгалаад яг тэр орчинд одоо төсөөллийнхэн хүчээр орон зай цаг хугацааны аялал хийн гэсэн үг. За миний хувьд гэх юм бол би дижитал номад амьдралтай болохыг хүсэж байгаа. Онлайн буюу интернетээр ажиллаа хийгээд тэгээд дэлхийн онцөг улам бүрээр аялаад, амьдраад явахыг хүсэж байгаа. За энийг яг цаг зарцуулаад төсөөлөөд яг тэр амьдралаар амьдрал би юу мэдрэх вэ гэдэг талаар бодоод төсөөлдөг гэсэн үг. Гэхдээ та нарт нэг юм хэлэхэд ихэвчлэн хүмүүс мөнгө төсөөлдөг. Мөнгөөр та юу авах гэж байгаа вэ гэдгээ төсөөлчих юм бол илүү хурдан биелэх магадлал өндөртэй шүү. Бид нар мөнгөтэй олчвол хоосон мөнгө бол бидэнд хэрэггүй шүү дээ. Тэр мөнгөний авч байгаа үнцэр нь чухал учраас тэр авч байгаа зүйлийн төсөөлчих юм бол тэрийг авах мөнгө ч юм уу эд баялаг нь дагаад ороод ирэх нэ.
Энэ талаар яагаад та нартай хуваалцахаар болсон бэ гэхээр би өөрөө амьдрал дээрээ хит хэдэн удаа туршиж үзээд бодит биелэлээ олсон тохиолдлууд байгаа учраас та бүхэндээ хуваалцаж байгаа. Миний хувьд одоо Монголд энгийн нэгэн одоо ажил хийгээд явж исэн бол одоо Австралид ирсэн олон улсын стандартт нийцэх салаанд ингээд хүсчин хийгээд ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бүхэн маань ерөөсөө л би даалт ухамсараа яг төсөөлийн хүчээрээ тухайн газараа очсон мэд ажиллаж байгаа мэд өөрийгөө төсөөлж итгэж үнэмсэж баярлаж тэр тухайн мэдрэмжийг авснараа тэр хүссэн зүйлүүдээ авч чадсан гэж би үзэж байгаа. Угаасаа тийм сонин ажилт юм билээ. Би өөрөө бас жоохон зоригтой байх хэвээр одоо дотроос нэг зүүн совин гэх юм уу нэг тохио ирдэг. Энэ төсөөллийн ачаар гэх юм уу. Тэгээд тэр тохиог хүлээж аваад одоо тэрнтэй уцаараа эсвэл тийм газар очоорой. За босоорой, за ингээрэй гэд нэг тийм хийх зүйлсийн тохио ирдэг гэх юм уу. Тэгээд тэрийг би болохоор яг тэр зоригтой гэж байгаа нь шууд зориглоо тэрийг барьж аваа хийчдэг гэх юм уу. Үр дүн нь ямар ч болсон би өгөхгүй гэдг нь тодорхойтой. Ер нь өгсөн байсан чи яах вэ те? Зүгээр л зориулцдаг. Тэгээ хийгээд тахаар аяандаа ингээд бүх юм болчдөг. Биелсэн байдаг. Харин зарим зүйлийг би авч чаддгүй. Тэр нь угаасаа ойлгомжтой. Би тэрийг өөрийн болгож чадна гэдэгтээ итгэхгүй байгаа байхгүй юу? Харин миний авч чадсан зүйлсүүд маань би энийг өөрийн болгож чадах юм байна гэдгийг итгэсэн учраас би тэр зүйлсийг авсан. Тэгэхээр би танд юу гэж хэлэх гээд байна гэхээр бид нар ингэж төсөөлөхөд, итгэж үнэмшихэд өмнөх болсон үйл явдлууд, бидний хуучин итгэл үнэмшлүүд, гомдол цогцрол, атаархал, хорсол гэдэг ч юм уу. Тэр сэтгэл зүйн саад болох, сэтгэл зүйн хөдлөлүүд маань бидэрт ингэж төвлөрч суухад саад болоод байдаг. Тэгээд энэ бүхнийг ажиглаад би 16 сэдвийн дор сэтгэл зүйн блокуудаас гарч өөрийн ар жаргалтай аялал мэт амьдралыг бий болгох төлөвлөгөө гаргаж боловсруулсан. Тэргүүрээ жижигхэн ном бичсэн байгаа. Тэгэхээр хүн эхлээд өнгөрсөндөх тэр сэтгэл зүйн дарамтаасаа чөлөөлөгдөөд хоёрдугаар зорилгоо тодорхойлоод тэгээд зорилгоо тодорхойлохын тулд өөрийнхөө чаддаг зүйлсийг эргэн нэг хараад тэр чаддаг зүйлсээрээ өөрийнхөө орлогын үе хөсвөрийг бий болгоод хүсэж байгаа зүйлийг амьдралынхаа хэм маягт оруулаад шинээр өөрийгөө сайжруулад явах гэсэн дарааллаар 16 сэдвийн дор сэтгэл зүйн блокуудыг гаргах ойлголтуудыг нэгтгэж гаргасан. Тэгээ яг энэ зарчмаараа бол аль болох өөрөө амьдрахыг хүсэж байгаа. Тэгэхээр миний зорилго бол тодорхой болсон учраас одоо ч гэсэн би энэ бичлэгийг ингээд за чи бичлэгээ хийгдэг дотоод зүүн совингоос минь гарч ирсэн зүүн совиндоо хөтлөгдөөд энэ бичлэгийг хийж байгаа. Би бичих бичлэгээ ингээд бичээд бэлдээд одоо энэ тухай яриндаа гэж бодож үзсэн, өчнөө 100 удаа оролцсон бүтээгүү. Харин энэ бичлэгийг болвол би зүгээр л өөрийнхөө мэдрэмжээрээ юу ярмаар байна тэрийг ярьж бичиж байгаа. Бараг энэ зөв юм шиг санагдаж байгаа. Яа тэгвэл бид нар одоо ил ухамсараараа өөрийн биеийг удирдах гэж оролдоод эсвэл хитрхи их одоо буруу зүйлд итгэж үнэмшсэн. Одоо хуйлдааны онол тэгээд ар гэр орчин тойрноосоо бид нар худлын итгэл үнэмшлүүдийг авсан байсан. Тэрэндээ боогдоод өөрийнхөө дотоод энэ авьяас чадвар өөрийнхөө онцлогийг чөлөөтэй гаргаж чадахгүйгаас болоод хүссэн зүйлээ хийж чаддгүй байсан. Одоо бол яг мэдрэмжээ дагаад би юу хиймээр вэ, юу хэлмээр вэ, юу ярмаар вэ, юунд хүрмээр вэ гэдэг нь тодорхой болоод ирэнгүүт аяандаа ингээд дотроос унтраад гараад ирдэг. Би бас зураг зургадаг. Зургийг зурхтаа ч гэсэн яг ингээд мэдрэмжээ дагаад зураг сонгохдоо хүртэл тийм амархан сонгодгүй. Нэлээд удажээ зураг сонгоно. Тэгээд бариад авах юм бол маш гоё яг өөрийнхөө төвшөнд 1000% хангалтайгаар зураг зурчдаг гэдэг ч юм уу. Эцэстээ бид нар яг даалт ухамсарыг ашиглаж юунд хүрэх гээд байгаа юм бэ гэхээр
бид нар хоолоо олж идэх ажил, сэтгэл санаагаа гоё байлгах хобби ерөөсөө тийм exciting буюу нэх гоё сэтгэл санаа нэх гоё. Вау, ямар гоё юм бэ? Энэ амьдрал ямар гоё юм бэ? Амьдрал яасан гоё баялаг юм бэ? Гоё сайхан зүйлийг үзэж харж өөрийнхөө сэтгэл зүрхийг догтлуулах гэж, баярлуулах гэж л бид нар амьдарч байгаа. Тэр зүйлийнхаа passion, зорилго, эрч хүчийг яаж олох вэ гэдэгт л төвлөрөх юм бол бид нар түүнийг авах нь гарцаагүй болж байгаа. Тэгэхээр багч гэсэн энэ даалт ухамсарын талаар ойлголтой болсон байх гэж найдаж байна. Тэгээ миний бусад бичлэгүүдийг бас сонирхоод үзээрэй. За ингээд асуух зүйл байвал асууж болно. Анхаарал тавин сонсон та бүхэндээ баярлалаа.